Эрдэнэсийн утган компани улсын ярд урдчрын ган толгоноор зүүн баруунлаг мандайдан гарч ирлээ. Бохимберэлтаны дөрвийн давааны төгсгөл дээр онол таарсан улсын ярд цогцолбоо улсын эчин амар заяанаар өжүүлэн барьж байна. Амар заяаны эчин бол саралтай барьтай эчин бохонд эдэлдэг ард таман бус жилуулганы баяр наадмаар лэрэн содон батлан ахиулна гэж итгэл найдвар хүлээлгэн хардаг бохчуудын нэг. Монгол өхийн өргөнд болдог улс аймгийн алдар султай бохчуудын барилдаанд төрүүлж үзүүлдэг. Энэ цаг үеийн одоо шилдэг эчин. Барьцтай барьцгүй бас өргөй хавсардаг тохой татаж авирдаг мэгтэй. Сандаван дужуулсан барилдаж байгаа улсын ярсаг урдчрын ган толгой улсын эчин Дарханбат хоёрын барилдаа тодорхой барьсан дөрөөгөө явна. Дарханбат начин бохим барилдааны 3-ын даван дайн дэвчээний улсын ярсаг бэгцэрэн өвтгчрөөд улсан. Зонол таман мөн чой авирлаа тохой татаж барьцгүй авираад авч байна. Аранга аймгийн жол улсын арьяд бурхан буутай группийн бүх Монгол улсын эчин амар заяа улсын ярцаг золбоогоор дөрөв давж ардчилсан өрсгөлийн 30 жилийн özөрүүлсэн үндэсний бүхий барилдааны их шөвгийн дөрөв шилгарч үлдлээ. Аранга аймаг бол ер нь үеийн үед бөхөөрөн улсын алдар цалтай бөхчүүдээр бол алдартай нутаг. Аранга нутгаас одоо Монгол өхийн зүлэг ногоон дэвжэн дээр энэ цаг үед одоо сайн барьж байгаа шилдэг начин амар заяа начин их шөвгийн дөрөв шилгарч үлдлээ. Улсын өрсөн боруудав аймгийн өрсөн өдөр болго 2 барилдаа марьцуулаас алдаа явна. Улсын өрсөн боруудавга 2012 онд ард эсгэн 90 жилийн он баяр наадмаар улсын гэрд дөрвсөн буугаар тавдавж Монгол улсын эзэн цолыг өртсөн. 2016 онд ард эсгэн 95 жилийн он баяр наадмаар 1024 бүхий барилдаанд үзүүлж Монгол улсын арсан цолыг өртсөн. Улсын ярсаг хангай улсын эчин отов 2-ын барилдаан барьсан дөрөөгөө явна. Хангай ярсаг бол одоо энэ цаг үед барьж байгаа улс аймгийн алдар султай бөхчүүдийн барилдаанд одоо зүр дөрөв тогтмол одоо дээгүүр барьж байгаа шилдэг бүх. Жилуулганы одоо баяр наадмаар хангай ярсаг ер нь дөрийг баяр наадам төрүүлчих бөхөөл гэж одоо бөхөнд эдэлдэг ард том бол итгэл найдвар хүлээлгдэг. Дөрийг баяр наадамд одоо шууд 6 давж начин цодыг гадагсаж Монгол улсын хар цоглон дурсан. Улсын эчин одоо үеийн хувьд бол одоо үнэхээр бас говь нутгийнхаа нарыг бас Монгол өхийн зүлэг ногоо дэвжэн дээр өндөр дөрвиж сайн барьж байгаа начин. Начин болсноос хойш Монгол төрийн баяр наадамд 3 удаа бас дөрөв давж 5-ын даванд дандаа одоо сайн бөхчүүдтэй барьж байгаа. Өнөө жил гэхэд одоо дөрөв давж 5-ын даванд улсын өрсөн содном дөржтэй таарсан. Заман улсын баяр наадмын 5-ын даванд Монгол төрийн баяр наадамд 4 удаа 5 давсан Эрдэнэсийн инкод начин тайж бас барилдсан. Монгол өхийн өргөнд болдог аймгийн алдар султай бөхчүүдийн барилдаанд бол одоо төрүүлж үзүүлж шөвгөрч байсан начин. Харин говийн аймгуудаас одоо бас бүх жилдээ бас төв дөргөн дөрдөг одоо 2 начин улсын эчин Сумьянаар ард эвсглийн 90 жилийн огоор нэг аймгаас одоо 2 начин дөрсөн. 1983 онд одоо өмнөг аймгаас 2 бүх одоо нэгэн зэрэг улсын начин болон орч байсан. Өмнөг аймгийн хангорсмын бүх Монгол улсын эчин атиагийн сага улсын өрсөн давгсрэнгээр улсын эчин дашталмын баг улсын өрсөн гомбоёшин дэмүүлэр тавдавж та зэрэг начин болон орч байсан. Өмнөг аймагт одоо дэхэн үеийн одоо манай алдар дархан авраг Батэрдэн авраг одоо хүртэл одоо өмнөг нутагт ирээд одоо 2-ын даваанд сувдаг ширээд явсан тохиолдол байдаг.
Монгол улсын авраг баялжны мутаа басан нутагт ирж барилдаад аймгийн расан Бямбагийн баян монкод ус өвдөг жиродож байсан. 1991 онд ардын Элсгадын 70 жилийн огоор их улсын алдар султаа олон богчууд ирж одоо барилдаж Баян Хонгор аймгийн Баян улсын мөрөд Монгол улсын гавьяа тамирчин улсын гарт Бонцгийн Сүхбатар удаж улсын Начин даштолмын Бакку начин үзүүлж байсан. Та Монгол улсын авраг Санжаа Дамбгээд одоо олон алдар султаа богчудаас өмнө зөнгөр говьд одоо уралсан ирж барилддаг. Зарим богчууд одоо өмнө говь нутгаас одоо аймгийн арсан цодыг авсан богчууд ус байна. Улсын гарт Ганбаатар гэд өмнө говь аймагт одоо төрүүлж аймгийн арсан цодыг урдсан. Тэндээсэн одоо цаашаа барилдаж Монгол улсын гард солонд орсон. Улсын алдар султаа богчүүдээс гадна одоо бас нутаг орныхоо нэрийг бас өндөр дөргиж барилдаж явсан олон шилдэг одоо улсын солоны энтэй бас аймгийн арслангууд одоо байсны төрөө заримаас нь дурдсан. Аймгийн арсан Батамдаржи Мандайж аварсан улсын баяр наадам 3 удаа дөрвөлдсөн. Аймгийн арсан Авдар Санжаа гэж бүх одоо бас 68 69 онуудын улсын баяр наадамд бас дөрвөлдөж байсан. Аймгийн хурц арсан Бонцог Даржаагийн Бямбаарсан Баян овоогийн Ваанчиг арсан гууд гээд за шуудагны версэн сойруу чагат татмаг гүцээлээ. Аранг аймгийн бодгонс мөрөд алдар спортын орооны улсын арсан буруу удаваг аймгийн арсан хөдөр булгаар дөрөв удавж ардчилсан олсгодын 30 жилийн ойзоруулсан өчтөхийн барилдааны их шөвгийн дөрөвчд гарч үлдлээ. Хурцтайчин эрэмгийн барилдаантай бохоо буруу удаваг арслан улсын ярцган додог улсын чин дархан бат хоёрын барилдаан барьсуулсан явна. Цаамын аймгийн хөрмөн сан бол одоо 3 улсын золтой богтой 1974 онд ардын Элсгадын 53 жилийн он баяр наадмаар шууд 6 давсан улсын чин мөртөрвэ гэж одоо 1960 оны төгсгөл 70 оны үед одоо сайхан барилдадаг аралтай бэртай начин байсан. Их аатай гэж одоо үеийг нь ярьдаг. 1974 онд шууд 6 давсан байдаг. За энд барилдаж байгаа дархан батын улсын чин батын шоовдргой бол одоо 1960 оны үед төгсгөл 70 оны үед одоо сайн барилдаж байсан бөхөө. Дархан аймгийн баяр наадам төрүүлж байсан. 1976 онд ардын Элсгадын 55 жилийн он баяр наадмаар улсын арсан дэмүүлээр давж Монгол улсын эзэн золонд орсон улсын чин батын шоовдргой. За түүнээс хойш 42 жилийн дараа түүний отгон хүү дархан бат Монгол улсын авраг эрхэм баяраар давж улсын эзэн золонд орсон. аймгийн арсан Луисрэн, аймгийн арсан Санжимэтов, аймгийн арсан Анкарнасаг, Анкар дорж өмнө аймгийн Баян улсын яриад аймгийн арсан Ваанчиг, аймгийн арсан Төвшин дөргээд одоо бас олон шилдэг арслангуудыг одоо дурдхан зүйтэй. улсын ярцгангаа улсын чин одоо баяр хоёрын барилдаан барьсан дээрээ гүйж байна. улсын ярцган додог улсын чин дархан бат хоёрын барилдаа ирэн гарсан цагаас хойш тодорхой барьсан дөрвсөнгүй.
Алсын ярыцаганда да голсын için дархан батайрын беретен эди гусни берсинас барыта өргөж чүен. Алсын ярыцаганда да голсын için дархан батайрын беретен эди гусин жигни берсита беретен өргөж чуга. Алсын ярыцаганда голсын için отто бир ойрын беретен содо берете бара. Doda golсын için darхан батайрын беретен эди гусни беретен өргөж чүен. Алсын ярыцагында да голсын için darхан батайрын берете аташы отугуны берсин дурчу беретик чүен. Алсын ярыцага ханга алсын için отто бир ойрын дамадны да аташы чүен ата ойрын көтөн шу отугуны берсин дурчу беретик сагода өртүчүга. Арцагначы ойрын беретен бар онда таранзада готан иши отугуны берсин дурчу. Бар онда тамашыгыларды тотла берсе чүен. Алсын ярыцаганда голсын için отто бир ойрын беретен бар онда таранзада Жодогны өрсөн статла алсын ярыцаганда тататы тотсын. Окуйчо окуйчо даркша зодогчу чүен. Хавутаймгин боюнсы Мариятик Монголсан Аты группин бок Монгол алсын ярыцага өркханга алсын için отто бирара дөрү удабычык шоугин дөрүпчө дөрчүлтле.
Улсын харьцаганд одоо улсын нэгэн дархан бат хоёрын бэрээд одоо зүүн талаараа зодгож өрөнд харуулсан. За манай засуудууд одоо олон цэцүүд мацыг маш сайхан бариулах хэрэгтэй шүү. За ир хөрөлтөөнө шуурхали. За манай хөлийн цэцүүд одоо дөрвийн шаардлагатай байдаг барьцыг дөрвийн шуурхаа бариулаарай. Сөрч дахин даатмгийн гүцээрээ гар оролцсон байсан дахин дэжлээрээ давж байна. Өвөрхөн аймгийн уян голсын мөрөөсөж төчний 256 дугаар ангийн бүх улсын ярцаг урд очрын гантулга улсын нэгэн дархан батаар дөрөв давж шөвгийн дөрөвчд гарч үлдлээ. Бүхэн бэрэлтаны тавын даванд улсын арсан пөрөв давгийг ирж амбухан амлж явахыг хүрч байна.